Сайн байцгаана уу сайхан дүүсээ. Та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэе. Үндэсний их баяр наадмынхаа амралтаар гэр бүл, найз нөхөд, итгэлийн хамт олонтойгоо дэлгэр сайхан наацсан гэдэгт итгэлтэй байна. Амьд үгийн мэдээ өглөөний залбирлын мэдээллээр эхэлж байна. Амьд үг чуулганыхаа ахын дүүс та бүхнийг даваал хаваг баасан гараг бүрийн өглөө 7-8 цагийн хооронд тогтмол явагдаж буй өглөөний залбиралтаа хүрэлцэн ирж сүнслэг сэргэлтийн төлөө хамтдаа нэгдэхийг уриалж байна. Ямагт сүнсээр залбирч хүсэлт гуйлтаа өргөж бай. Үүний тулд Бурхны бүх тусгаар ариун хүмүүсийн төлөөх залбиралдаа тууштай сонор соргог бай. Намайг амаа найхэд үг бэлэн байж сайн мэдээний нууцыг зөрөгтэй тунхаглахын минь төлөө залбираарай. Залбирал бол Христийн дагалдагч бидний амьдралын нэн чухал хэсэг билээ. Өөрийн амьдралд хандсан Бурхны хүсэл төлөвлөгөөг эрэлхийлж, улс үндэстнийхээ сэргэлт шинжилтийн төлөө, хайртай дотны хүмүүсийнхээ төлөө, Бурхны хаанчлал бидний дунд хил хязгаараа тэлхийн төлөө хамтдаа зуучлан залбирцгаая. Христэд итгэгчид бид яагаад өгдөг вэ? Итгэлийнхээ төлөө хавчигдан зовж буй Христийн ахын дүүс маань байгаа учраас бид өргөдөгөө. Олон сая хүн ядуурл дунд амьдарч зарим нь энэ нөхцөлдөө амь насаа алдаж байгаа учраас бид өргөдөг. Бидний эргэн тойронд Христийн сайн мэдээг хараахан сонсоогүй, түүнтэй уулзраагүй хүмүүс байгаа учраас бид өргөдөгөө. Бидний өргөсөн өргөлөөр дамжин хэн нэгэн Христийн хайрыг мэдэрч сайн мэдээг сонсож болох учраас бид өргөдөг. Бид Бурхны хаанчлалын үйл хэрэгт оролцохын тулд өргөдөг. Мөнхийн үн цэнтэй Бурхны ажилд хувь нэмрээ оруулахын тулд өргөдөгөө. Есүс бусдын зовлон хэрэгцээнд хайхрамжгүй хандаагүй. Бурхан биднийг өгөөмөр байхыг хүсдэг учраас бид өргөдөгөө. Бид энэ дэлхийд өөрчлөлт авчрахын төлөө өргөдөг. Мөн Бурхан бидний өөрсдийн минь зүрх сэтгэлийг өөрчлөхийн төлөө өргөдөгөө. Бид мөнгийг хайрладаггүй. Бид цорын ганц үнэн Бурхныг хайрладаг учраас өргөдөгөө. Бид мөнгөөр аврагдаагүй, харин Христийн үнэлж баршгүй цусаар өндөр үнээр худалдан авагдсан учраас талархах сэтгэлээр өргөдөгөө. Бид эхлээд Бурханд өгсөн учраас биш, харин Бурхан эхлээд бидэнд өөрийн хүүг өгсөн учраас өргөдөгөө. Бурхан өөрийн нэгүүлсэл бидний төлөө хайраа хизээч зогсоохгүй. Тиймээс бид өргөдөгөө. Бид аврагдахын тулд өргөдөггүй. Бид аль хэдийн Христээр аврагдсан учраас өргөдөгөө. Бурхны хайр нэгүүлсэлд талархан баяртайгаар сайн дураараа итгэлээрээ өргөдөгөө. Хэрв та манай цуглаанд анх удаа хүрэлцэн ирсэн бол цуглаан дуусны дараа 1-р игнэнд хүрэлцэн ирж суугаарай. Бид танд чуулганыхаа талаар товч танилцуулах болно. Амьд үгийн мэдээнд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногийн туршид итгэлийн ахын дүүс та бүхний мөн дээр эзний хайр ивэлнийг үсэл бэлхэм дүүрэн байх болтугай.